За би 2011 онд Хотын их сургуулийн сэтгүүлч мэргэжлэр бакалаврын зэрэг хамгаалж төгссөн, уран цэцэгээ төгсөж байна. Тэгээд Хотын их сургуульд элсэн суралцаад бакалаврын зэрэг хамгаалаад суралцаад түүний дараа бас сүүлд одоо магистрийн зэрэг бас дахиад хамгаалсан. Хотын их сургуульд төгснөөрөө бас бахархдаг төгсөгчнөр маань бас нэлээд гайгүй бас албан тушаалтай, бас ёс зүйтэй ажилладаг гэдгээрээ бас сэтгүүл зүйн салбартаа ялгардаг гэж бас ойлгодог. Хотын их сургуульд сурдаг оюутан байхдаа сэтгүүл зүйн сургуулийнхаа ангийн дарга оюутны зөвлөлийн дараагаар бас ажиллаж байсан. Тэр үед ажиллаж явах оюутны парламентийн мэтгэлцээнд энэ төр ордог байхад бол одоо бодоход их юм сурсан байлээ. Тэгээд оюутны зөвлөлд ажиллаж байхдаа компанид ажиллаа, аян өрнүүлээд ангийнхныгаа уриалаад маш олон зүйл хамт хийсэн болохоор тэр одоо дадлага маань одоо энэ ажил хийхэд бас маш их нэмэртэй. Тэр үед Хотын их сургуулийн багш нараасаа удирдлагын дор мэдээж маш олон зүйл аян арга хэмжээ, бас үйл ажиллагаа, спорт өдрөлөг олон юм зохион байгуулалтанд хамт ажилладаг байсан, бас оролцож явдаг байсан. Учираас одоо энэ ажил дээр гарахаар тэр одоо зохион байгуулж ирсэн туршлага гэх юм уу, тэр одоо мэдэж авсан зүйлүүдээ олон зүйл дээр ашигладаг. Тэр маань илүү их идэвхтэй байсан маань илүү их юутэй. Одоо ажиллахад илүү төхөн байна гэх юм уу. Багш нарын маань заасан сургаал бас амьдралд их хэрэг болсон. Багш нар маань их илүү ёс зүй, эдик, тэгээ хүн байхын, тэгээ Монгол ёс заншлал илүү их төлхөө заадаг байсан. Тэрлүүгээ их чиглүүлдэг байсан. Дадлага хийхэд хүртэл багш нар маань араас ингээд уцтаад за дадлага хийж байхдаа сургуулийнхаа нэр хүндийг бодно шүү, мэрэгжлийнхаа нэр хүндийг хамгаална шүү гэд цагтдаг байсан. Одоо илүү бодогддог. Тэгээ багш нар маань одоо бас тухайн үед их даацтай толгой руу орсон бас хичээлүүд заахаас гадна бас хөв хүнтэй их тулж ажилладаг байж гэж бас бодогддог. Тэгээ багш нартай их баярлалтай. Хотын их сургуулийн бүх төгсөгчнөр ер нь их мэрэгжлийн зүгээс хараад үзэхээр бас илүү мэрэгжлийн тал руугаа, зарчим руугаа илүү ойрч төгсөгдөг гэж хардаг. Одоо өөрийнхөө одоо карьер ажиллаад хийж байгаа ажиллагаа. Одоо би бол Асуун имэн гэдэг вебсайтын редакцийг ахлаад 5 жил ажиллаж байна. Одоо бол гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй мэргэжлэрээ тасралтгүй 10 гаруй жил энэ салбарт ажиллаад явж байна. Бас нэг дунд нь холбирч ч юм уу төрийн албанд орооч ч юм уу эсвэл өөр мэргэжил сонгох бодол байгаагүй. Гэхдээ яг сэтгүүлч мэргэжил багш нарын заасан замаар яг тууштай явж байна. За сэтгүүл зүйн одоо ухаан дөрөв дэх засаглал нийгмийг тэр чигт нь өөрчилдөг, хуульд өөрчлөлт оруулдаг. Одоо гэмт хэрэгээр ярил цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэнтэй ажилладаг бол сэтгүүлчнэр бол яг хүмүүсийн тархитай ажилладаг юм чухал мэргэжил, чухал албан тушаал. За энэ мэргэжлийг эзэмшихийн тулд бүгдээрээ сургуулаа сайн сонгох хэрэгтэй. Сургуулаа сайн сонгохын тулд практик дадлагтай мэргэжлийн багш нартай манай Хотын их сургуулийг сонгож суралцах нь цаашдаа бас төгсөж байгаа хүмүүс илүү чанартай байх. Тэгтээ тэргүүр төлбөрөө төлөө сурж байгаа юм чинь мэдээ чанартай боловсрол эзэмшгээд Хотын их сургууль бол итгэж болохоор сургуулаа гэж хэлмээр байна.